Эрүүл мэндийн цахим бүлт 2021 он гэсэн энэ цахим уралдаанд оролцохын тулд бид нар гар утсан дээр Strava гэдэг аппликейшнийг суулгах хэрэгтэй. За тэгэхээр энэ бичлэгээр Strava аппликейшнийг хэрхэн суулгах, одоо яг өөрийнхөө гүйж байгаа тэр клаудууд хэрхэн нэгдэхийг үзүүлнэ. Яг энэ бичлэгний доод Android болон iPhone утсанд одоо энэ Strava аппликейшнийг татаж суулгах линкийг оруулъя. Тэгээд тэн дээр дарангуй шууд нөгөө тухайн аппликейшнийг татах боломжтой хуудас нэгдэнэ. Эсвэл та өөрийнхөө гар утсан дараагаа App Store эсвэл Play Store руугаа ороод Strava гэсэн дэлгүүрүүгээр хайлт хийгээд тухайн аппликейшнийг суулгах боломжтой. За одоо бүгдээ суулгаж. За Play Store руугаа орлоо. Энэ Strava гэдэг ийм аппликейшн байна. За одоо ингэ инсталл хийчихье. За Strava гэдэг аппликейшн минь гар утсан дээр суучлаа. Одоо бүгдээ Open гэсэн ногоон төвчөн дээр дарна. За бидний хамгийн түрүүнд хийх алхам байна одоо Strava гэдэг энд бүртгүүлэх хэрэгтэй. За бүртгүүлэхдээ бид нар 3 янзаар бүртгүүлж болно. Нэг нь Facebook-аараа, эсвэл Gmail аккаунтаараа, эсвэл өөр одоо яхаа мэйл ч юм уу бусад email хаягаар бүртгүүлэх боломжтой. Бид нар болохоор одоо Facebook-аар бүртгүүлэх илүү хэлбэр учраас Continue with Facebook гэсэн цэнхэр төвчөн дээр дарна. За ингэхээр энэ дээр энийг та одоо зөвшөөрөх үү гэсэн сонголт гарч ирж байна тийм ээ. Тэгэхээр Grant Sign Up гэсэн энэ orange. За бид нар бүртгүүлээд ороод ирлээ. За тэгэхээр ингэснийхаа дараа энэ хамгийн доотлолт байгаа. Энэ Explore гэсэн төвчөн дээр дарна. Та одоо гар утасныхаа локейшнийг асаана уу гэж байна тийм ээ. Тэгэхээр энийг yes гэдгийг сонгож өгөх хэрэгтэй. Яг бол бид нар яг хаанаас энэ уралдаанд оролцож байгаагаа тэмдэглэхийн тулд энэ локейшн бол асаахан заавал локейшн асаах заавал шаардлагатай. За тэгэхээр энийг yes гэсэн төвчөнд дарчихна. За тэгээ ийм бичиг гарч ирэх юм бол Strava дээр та одоо энэ локейшнийг төвчүүлэх үү гэж байна тийм ээ. Зөвшөөрнө гэдгийг сонгож. За ингэснийхаа дараагаар та яг аль аймгийн, аль дүүргийн ямар клавд нэгдэх үү гэдгийг хайж олох хэрэгтэй. Хэрвээ та локейшнээ одоо ингээд асаацсан байх юм бол шууд та нэвтрээд ороод ирэнгүү таны байж байгаа аймгийн тэр клавдын жагсаалтууд чинь ингээд бас ингээд гараад харагдан. За тэгээ хэрвээ ингэж харагдахгүй байх юм бол энэ дээдлийн clubs гэдгийг сонгоод энэ хайлтын хэсэг дээр нь running 2021 он хайхаар одоо аймагуудынхаа нэрээр мөн дүүргийн нэрээр ингээд клубуд ингээд үүссэн байгаа. За тэгээд эндээсээ яг аль клубд гүйх үдгийг сонгоно гэсэн үг байхгүй юу? За одоо би энэ Булган аймагт гүйх юм бол нийтдээ одоо 68 гүйлт байна тийм ээ. Гүйхч байна. За тэгээд энийг сонгочихно Булган. За тэгэхээр ийм нэгтгэв гэсэн улаан шар тавч гарч ирнэ. Энэ дээр нь нэгтгэхээр бол June гэсэн дарж байна. Одоо хэдэн тухайн гүйлтэнд оролцож байгаа хүмүүсүүдийн чинь мэдээллүүд бас ингээд харагдаж байдаг байна. За тхийн ямар хүмүүс гүйж байгаа. За ингэж клавда нэгтгэнэ. За одоо энэ record гэдэг энэ доотлолт нь нэг товч байгаа. За энэ дээр болохоор одоо та яг гүйж эхлэхдээ юуг бичиж эхлэнэ гэсэн үг. За одоо энд бол би миний байршил хугацаа тэгээ хэдэн километр гүйсэн бүх зүйл маань ингээд гарч байгаа юм шүү дээ. За тэгээ энийг өөр ингээд ширлэхээр бол ширлж болно. За та бүхэндээ цахим уралдаанд амжилт хүсье. Баяртай.